За юу яцхан guys өнөөдөр дугаар дээр Limbos Chevchin Goblin-тай толдож тардаг. За бичлэгээ эхлэхээс өмнө лайк саба дараад үзээрэй. Chevchin Boss маш их арга техник ашигласан болохоор одоо бүр хүчин солиод зогтхоос өөр аргагүй төрвэ. Limbos ч түүнийг юу гэж зүгээр явуулах вэ? Мань Chevchin Boss ч зогтож байх үед Limbos араас нь урт жадаа сунган барина. Түүний зүг рүү шидэж өглөө. Асар урдтай жад иржсэн болохоор Chevchin хаанч болтож амжилгүй оногддог. Limbos маш онолтойгоор хурж ирэнгүүтээ чи хурдан гүйдэх хулгайч юм аа. Яасан хурдан гүйдлээгээд надаас тийм амархан зогтчин гэж бодоо юу гэсээр түүн дээр дөхөж очингуудаа өөрийнхөө супер чадвар болох залгигч гэх техник ашигладаг. Одоо ч би чамайг хөлнөөс ч ахуулаад дуул хүртэлчин идэж орхин гээл. Аимшиг чадвараа ашигласны дараа мань Limbos ч маш адтай бох идсэн боохоо шиг л түүний хурдтай тесрэлттэй гүөх Chevchin-ы дахин төрөлт гих аимшигтай чадварыг авчдаг. Дахин төрөх чадвар гэхээр одоо Limbos үхлээ тэгэнгүүтээ өөр гоблин болж ховсож өөрчлөгдөхийг хэлж байгаа шүү guys. Limbos амттай аргагүй зусалж гөвч өгснийхаа дараа Berserk-ийг дуудаад түүнд за үлдэгдэл дээр нь ажилгээд хэлж орхив. Berserk яран догтлон гүйж ирээд Chevchin-ы хааны цогцыг Stonner-ы идэж өгч байна. Limbos эргэн тойронд байсан гоблинуудаа хаандаж та нарын зүгээр суухгүй адал явдал хайгчдаас ахуулаад баахан гоблинуудын цогцс байна. Эднэрийг идээд хүчтэй болцоогоод бүгдэнд нь тушаал өрч загнаж гардаг. Нөгөө эдний үлэн гаруудч бүгдээрээ л боссынхоо зарилгын ёсоор Stonner-ыг лавж өгдөг. Лавсны үр дүнд Gobushan өдгөө 83 левел хүрч төрлөн гоблин мэрэгчлэн ясан дайчин цолн хөшгүй ясан дайчин сүнсний хүүхэд амин 2500 хүчин 810 хамгаалтан 1000 ур чадвар нь муу ёрын яс тоноглол нь Афинигийн жад бамбай муу ёрын яс нийт хүчин 6910 болдог. Харин Gobudegийнх болохоор өдгөө 81 левел хүрч төрлөн гоблин мэрэгчлэн сүүдийн алуурчин цолн сүнсний хүүхэд сүүдэрдэх ангууч амин 1800 хүчин 890-с хамгаалтан 790 ур чадвар нь харанхууд нэгдэх сүүдрийн зохилт давталгоо ар нуруунаас хутга сүлбдэг алуурчин тоноглол косн зайны чинжаал багтдаг. Номер 3 энэ угаасаа манай Berserk тэрч ховсож өөрчлөгдөхийн тулд Stonner-ыг халуунд халж хүүтэнд л хөрсөндөө өрхөж байгаас ашгүй нэг юм хүслэн биелсэн юм шиг байлээ. Berserk буюу Gobulang өдгөө 95 левел хүрч төрлөн гоблин мэрэгчлэн ясан дайчин цолн гоблины хаан гэж ороод байгаамаас. Амин 2500 хүчин 1000 хамгаалтан 1010 ур чадвар нь бүүдэр ханхуу гэрлийг цацруулдаг. Хааны орон зай тоноглол гэдэг нь ээлд бамбай сүх жад ордог. Нийт хүчин 8000 шахуу аж. Хааны орон зай гэдэг нь guys одоо өрсөлдөгчийн үзүүлэлтийг сулруулж аваад өөрийн болон холбоотнуудын бүх ур чадварын хүчийг нэмэгдүүлдэг л хүчтэй юм шиг байлээ. Ингээд сансандаа хурж сарвааснаа авсан Berserk гоблин жигтэйхэн баяртай байлаа. Тэр ч инээд алдангуудаа за ашгүй нэг юм. Одоо л би нэг юм жижигхэн хөөрхөн биетэй боллоо. Энэ биеэрээ өөрт хайртай таалагддаг охтуудтайгаа сайхан ноолцъё доо гээл Stonner бодож гардаг. Limbos Berserk-ийг ажиж байснаа дотроо бодож байна. Яа энэ гоблинууд чи янзын сайхан ховсож байна шүү. Цаанаас морины ирлийз та нар чи яасан аимшигтай ховсож өөршигддэм юм бэ? Хэрвээ ихэнх гоблинууд Berserk шиг хүч чадалтай болвол удахгүй дэлхийг эзлэх юм байна штэ. Та ч нэрээ агуу сууд гоблины хаадуудын хаад ямаа гэж Limbos-ыг магтаж гардаг. Limbos энд нь юунд баяртай байх вэ? Тэр гоблинуудын айран босгож хүчин чармаалт гаргахад ямар их цаг хугацаа золиос гарсан тэрийг нь маш сайн мэдчих байлаа. Робот хийгээд хэрэг надад энэ хараал эзэн систем байгаагүй байсан бол би өдөд ийм амжилтанд хүрэхгүй байсан. Тэр үедээ л Ifria гэдэг авгаад алуулаад өглүүд бошин дотор хөвтчил байх байсан. Харин системийн ачаар л би өдий зэрэгтэй ийм сайхан хүчрхэг гоблин болж чадлаа гэж боддог. Limbos дараа нь системээ ажилуулахад түүнд олон жил хурааж цуглуулсан амьдралын оноо 500 боллоо гэж дэлгэцнээр гарч ирдэг. Мань Limbos үүнийг ашиглая гэж бодож хідэнтэй сэтгэж авангуудаа
хэдэн сонголтууд хийхээр болдоо. Эхний сонголт нь болохоор гурвалсан байгалийн гамшиг, соёлоор газар хөдлөлт эсвэл үерийн аль нэгийг нь дуудаж өрсөлдөгч рүү дайруулах боломжтой. Хоёр дахь нь Анубисийн сүнс сорогч. Дайсны сүнсэнд хүчтэй цохилт өгч 10 секундын турш хөдөлгөөнгөө болгож чаддаг. Хэрв дайсны төвшин чинийхээс 5 ба түүнээс дээш эсвэл доогуур байвал цаашлах эффект идэвхжиж шууд өвхөлт хүргэж болно. 100 левлээс доош төвшний байндал үйлчилнэ. Нар үгүй болж харанхуй нөмөрч бүх зүйл салхи засан дарагдаж өнгөрсөн хорвоо болно. Дөрөвдөх нь азтай хулгай. Байнаас харьцангуй үн цэнтэй зүйл эсвэл тухайн хүний сэтгэл зүрхэнд хамгийн эрхэм зүйлийн нэгийг нь хулгайлж чадна. Зөвхөн бит зүйлээр хязгаарлагдахгүй. Тайлбар: нэг хүнд өдөрт зөвхөн нэг л удаа ашиглах боломжтой. Эдгээр чадрууд яг л миний чадвартай дасан зохицох хэрэгтэй. Аль нэг чадрыг заавал ч авах ёстой. Илүү дутуу дэмий чадвар авах хэрэггүй гэж бодос хийгээд азтай хулгай гэх чадвар маш их таалагдаж түүн дээр дараа түүнийг аваа. Дараа нь тэр маш хорон муухай ядтайгаар инээд алдаад нэг зүйлийг ашиглах гэж туршаад байна. Хулгай сахиусан түүнийг эзэн минь та элдв янзын зүйл гуйж болохгүй шүү. Бити л огтуд гуйгаараа гээл түүнээр тоглоод байна. Дэм босс чинь нэг юм сэтгсэн болтоо тэр шууд л Анубисийн сүнс сорогч гих аимшигтай чадварыг нь хулгайлаад авчдаг. Ашгүй тэр нь амжилттай хулгайлагдаж Лим босс бөөн баяр. Би яг ингэн гэж мэдсэн юм аа. Би нэг сумаар хоёр тулаа буудчих шиг боллоо гэж манер дотроо баярлал байж илээ. Дааж удалгүй алдаа заагаад та дөрөв захирагдаж явах ёстой атал зарим нэгэн ёс бус зүйл хийлээ. Танд 1 сарын бана өглөө гэд систем түн сануулга өгдөг. Мань Лим босс гутарч байсан ч гэсэн цаадагчин 1 сар хүлээхэд нэх гарцны юм байхгүй гэж боддог. Ингээд Лим босс системээ дуусгаж сайхан унтаж амархаар болдог. Дөрөв солигдож Эрдэнэ хэсэг луугийн ангуучдыг дагуулсан явж байдаг. Түүний хажуу талд нь байх сахалтай дунд иргэм насны ирэг болохоор луугийн хатан ангуучийн баруун гар нь болтоо. Тэр ч ууртаа аргагүй муу сайн хөгийн гоблинууд энд ингээд өөрийн овог усаа байгуулах гэж. Эрдэнэ навш минь хэрвээ чи худлаа хийлсэн байгуул би чамааг амьдэр чинь шатаах болно шүү. Би ерөөсөө худлаа хийлээгүй. Миний 100 мянган цэрэгт бүгдээрээ л гоблинууд болон эртний луунуудын гарт өгсөн. Надад худлаа ярих ямар ч шаардлага шалтгаан байхгүй гэж бат зогсоод байна. Харин нөгөө талд Лим босс, Алис, Берсерк гэд нөгөө хэд аимшигтай агуу дайчид бүгдээрээ л дайснуудыг ирсэн гэдгийг мэдрээд түүний зүг рүү алхаж байлаа. Хүмүүс гоблин бурхан л их хүсээд байх шиг байлээ. 20k subscribe хүрвэл ангийн маргааш нь шууд оруулж өгнө. За тэгээ саба сайн дараарай. Манайхны 80% шахуу саб ерөөсө дардгүй юм билээ шүү. Саба дараад дараачаа ингээ хордог үзээрэй.